Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сувг нийт үзэх сонсогчдодоо сайн сайхны хүсэн мэдчилж байна. За ингээд Ибаит 2 эх жилийн 50 сэдвээ та бүхэндээ нэрсийн ямар сэдвээр нэвтрүүлгүүдэд хүргэх вэ гэдгээ зарлахад бэлэн болсон байна. Тэгэхээр бид бол 3 хоног эх жилийнхаа 1000 хөтөлбөрийг хамтдаа баталсан байгаа. Одоо кино төх нэвтрүүлгийнхаа сэдвүүдийг хүргэхэд бэлэн болсон байна. За нэвтрүүлгийн маань од мөндрийн алтан гишүүд маань дэмжиж ажиллаж байна. За студиуд Инхот Цингэл 22 бэлэн болсон байна. За өдрийн цэнгэлээ. Өдрийн мэнд. За кино түүх нэвтрүүлэг маань эхний 2 удирдалтаа бол зөвхөн киноны талаар ярьсан. За хүмүүсийн үзсэн дуртай за үзээгүй ч юм уу те шинэ кинонууд гэх мэтчлэн ер нь тухайн кино яаж бүтсэн, киноны цаана юу болсон ч юм уу тэр мэдээллүүдийг өгч та нэвтрүүлэгтээ бэлтжижсэн бол 3 дугаар удирдал арай онцлогтой өөрөөр хийхээр шийдсэн байгаа. За энэ дээр бол бид нэр яг олонний танил болсон тэгээ сонирхолтой түүхтэй тийм жүжигчдийн одоо намтрыг ярих болсон байгаа тийм ээ. За ингээд 50 нэрээ тавал баталсан. За 3 хоног бид нар ч одоо бөөн хэрүүл оруулалтай дуу шуутай шуугантай л та батллаа тийм. За эхний одоо хамгийн ихэнд танилцуулах жүжигчин маань бол Жаки Чан байж байгаа. За Жаки Чаныг бол одоо Монголд мэдгүй хүн байхгүй. Хамгийн сайн хятад хүн гэдэг байгаа шүү дээ. Монгол хүн гэж зарим боддог. Боддог тийм. Цаа чин бас нэг манай улсаар эрэхтэй юу гэсэн баг шүү. Би чинь дээд удам маань Монголоос гаралтай ч гэлөө бас нэг юм ярьчлуу яалаа нэг тэгж бодоод байгаа. Гэтэ тэр бол хотлоо ах. За Жаки Чаныг бол одоо бүгдээрээ мэдж байгаа учраас нэг олон юм нуршаад яах вэ тийм. За дараагийн хүн болохоор Арнольд Шварценеггер байгаа. За чүргөр хүүгээс Терминатор гэдэг нэртэй ийм даа сэдвээр гарах болсон. Нэр сэдвийн нэрийг хэлхэн шүү хоёлаа. Тэрийг мартчих. Яг үнэ. Жаки Чан дээр орлон тоглогчоос Оскарын шагналт. Тий. Жаки Чан ч бол орлон тоглогчоос гараагаа эхэлсэн шүү. Яг үнэ. Тэгж жаад та бүр хүчин чармаалт та хичээл зүтгэлээрээ Оскар авсан ийм мундаг хүн байж байгаа. За хоёр дахь хүн маань болохоор Арнольд Шварценеггер байна. За Австриас гаралтай энэ бяцхан хүү одоо чүргөр нэгэн хүү байсан. За тэгээд 15 наснасаа бодибилдингийн одоо спортоор хичээллээд за тэгээд 5 жилийн дараа буюу 20 наснда одоо Мистер Олимпиа буюу бодибилдингийн дэлхийн авраг болж байгаа. За ингээд энэ цолыг 7 удаа хүртсэн. Тэгэхээр бүр гайхамшигтай тамирчин гэсэн үг. За энэ цолыг өчтдөө 8 удаа тамирсан хүртсэн 2 тамирчин байдаг байхгүй. За ингээд 7 гэдэг чинь 2-т орох юм амжилтыг үзүүлсэн байна. Тийм байна. За ингээд одоо ийм тамирчин байж байгаа цаашдаа Холливуудын алдартай жүжигчин болсон дэлхийн нийтээрээ түүнийг том буутай гарч ирэхэд нь одоо шагшин магтаж алга ташин хүлээж авдаг болсон. За тэрээр одоо хизээч өгшгүй Терминатор болж хуурсан. За сүүлдээ бүр одоо Калифорни мужийн захирагч болж байгаа шүү дээ. Амбан захирагч болж байна тийм. За ингээ маш амжилттай бизнесмен гэх мэтчлэн түүний амьдралд бол сонирхолтой зүйлс зөндөө байгаа. Тэг хичээл зүтгэлд хүнийг ямар хаана хүргэдэг вэ гэдгийг баталсан ийм одоо нэг агуу хүн байгаа юм. Энд ч одоо агууч гэж хэлэхээс өөр аргагүй юм байна. За 3 дахь хүн маань болохоор 3 дахь сэдв маань бүх ирчүүд яагаад Моника Беллучиг хүсдэг вэ? Ийм нэртэй. Моника Беллучи ямар гоё. За Моника Беллучиг бол бүгдээрээ бас сайн мэднэ. Гэхдээ миний л бодол шүү. Тоглосон киногийн тэр болон сайн мэдэхгүй баг. За түүнийг бол одоо хараал дуралдаг те. Түүний гоо үзэсгэлэнгээр нь одоо хүмүүс их мэддэг болсон болов уу гэж бодож байна. Яг үнэ. Нэг удаа найзуудтайгаа нэг юу байхгүй юу? Яриа болоод эмэгтэй гоё Холливуудын жүжигчтэй энэ төр гэл. Хүн болго ингээл нэр хэлээл байгаа юм. Би тэгэхээр би Моника Беллучиг би гоё гэж боддгоо гэж хэлсэн чи бүгдээрээ нэрээ тийштэй гэж байгаа. Тэгэхээр яг те. Тэнгүүд нөгөө нэг манай найзуудын хэлжсэн нэрмэр бүгд мартагдаад бүгд Моника Беллучи гэдэг дээр санал нэгдээ дуурсан байна. За Итали гаралтай энэ бүсгүйг бид нар Малена киногоор нь маш сайн мэддэг. Тийм. За өөр нэг одоо киног нь би онцлмоор санагдчих байна. Энэ болохоор Джеймс Бондын кинон дээр тоглосон байхгүй. Тийм үү. Джеймс Бондын кинон дээр дандаа залуухан халуухан бүсгүйчүүд тоглодог. Нэг Джеймс Бондын бүсгүй болдог шүү дээ. За тэгвэл манай Моника Беллучи маань энэ дүрийг 51 наснда бүтээж чадсан. Вау гэхээс ч аргагүй. За яста 51 наснда үзэсгэлэнтэй байгаа л тэр өстө жинхэнэ гоо үзэсгэлэн гэж байна. Тийм. Гайхалтай. За дөрөв дахь сэдв маань Aviasco Superhot Brad Pitt гэж байна. За энэ дээр би түүний фэнүүдээс нь мэдээж уучлал хүсмээр байна. Гэхдээ тэр Superhot болж чадсан. Түүний хичээл зүтгэл хөдөлмөр юмд хүргэсэн бэ гэдэг бас тодорхой тийм.
яг нэвтрүүлэг дээр яагаад ингэж нэрлсэн бэ гэдгийг бас тодорхой тайлбарлана. Гэхдээ би түүнийг муулах гээгүй, ямар нэгэн байдлаар доошо хийх гээгүй. Энэ бол одоо миний л харж байгаа үнцэг шүү дээ, тий. Тэгэхээр та бүхэн дээр шүүмжлэлтэй чандж болно, өөртөө санал бодлыг хэлж болно, юу яасан ч болно. Тэгэхээр Brad Pitt бол өөрөө маш тийм гоё хүн шүү гэдгийг би энэ дээр цоохон тэмдэглэмээр байна. За жүжигчин болохоос өмнө чинь дахианы газар, шарсан дахианы газар ажиллаж исэн, таксины жолооч хийж исэн. Ер нь бол амьдрал их үзэж туулж хагаад ямар ч гэсэн мөрөөдөлтөд хүрсэн байгаа. Энд чинь уг нь сэтгүүлч болно гэдэг баха. Сэтгүүлчээр сурж хагаад яг төгсөх жил хичээлөө би юу жүжигчин боллоо гэд сургууль хайцсан юм бэл. Гэх мэтчлэн та түүний сонирхолтой юм та амьдралын надрыг жүжигчин болох шийдвэр гаргасан болж одоо яг бүх киног нь хэлэхгүй гэсэн зарим нэг кинонд нь болохоор тэгэхээр дорладаг гэдэг байна шүү дээ. Энэ эрэгтэй хүнийг яг энэ хүнээр харахаар болтлоо л дорлсон. Тий. Хоёлаа сайн нэг Legends of the Fall ярьсан шүү дээ. Тэгсэн чинь намайг нэг амар цагийнсан. Чи юм гоё болчин шүрмслэг гоё тийм аратналаг эрэгтэй хүнийг харахаараа атаархаад уурч өрөөд тэгээ муулаад байгаа юм гэдэг. За би түүний гадаад төрөх болоод ямар нэг юм муулаагүй гэдгээ одоо дахин хэлмээр байна. Гэтэ нөгөө атаархаад ах шиг байсан. За атаархаагүй гэдгийг бас дахин хэлье гэж. За маш гоё сонголт байна. За дараагийн дөр болохоор дараагийн сэдв маань болохоор галактикийг хамгаалсан мужаан гэж байна. За энэ бол Harrison Ford баг. Harrison Ford ер нь жүжигчин болъё гэж шийдээд одоо ер нь ингээ ажиллаж байгаад жоохон бүтлгүүдэд исэн юм байна. Мэдээж одоо дүрм мурахгүй боломж ажил хийх ёстой. Тэгэхдээ мужаан хийдэг байсан юм байна л да. Тэгсэн чинь Star Wars гэдэг нэг оддын дан гэдэг кино штэ. Тэрэн дээр нэг хэдин юм хийх болоод хин George Lucas гэдэг найруулагч нэг мужаан дуудсан чинь Harrison Ford хүрээд ирдэг. Зүгээр өөр мужааны юм хийх болоод. Тий. Тэгэнгүүт George Lucas харчаад чи үгүй энийг тоглуулчих л та гэд. Тэгэд манай хүнд энэ Han Solo гэдэг дүрийг санал болгосон юм байна. За ингээд юунаас хойш тэр эргэж хараагүй бидний хамгийн сайн мэдих одоо тийм гоё жүжигчин болж байсан. Тэгээ өөрөө ч их гоё хүн юм байна. Тэгээд онгоц жолоод их дуртай юм байна. Тэгээд нисдэг тэргээр бас нэлийн хэдүүний амиа урж исэн ийм түүхтэй. Бүр нэг хүү Boy Scout нэг Scout хүү хөрцөө явж яхад нь Harrison Ford нисдэг тэрэгтэйг очиж аварч исэн гэж. Ямар гоё юм бэ. Ямар гоё ирлэг юм бэ. Тэ. За ингээд ийм гоё жүжигчний талаар ярих юм байна. За ил алтан гişүдээ яриад. За тэгээ нэвтрүүлгийн маань одоо бидний үйл ажиллагаа та бүхэндээ хүрэхэд алтан гişүүд маань маш их үүрэг гүйцэтгэдэг. Тэгээ алтан гişүүдтэй байнга баярлж явдаг шүү. Тэгэхээр алтан гişүүн гэдэг маань бол бидэнд 1 жилийн хугацаанд 1050 шинжлэх ухааны тань мэдхүйн нэвтрүүлгийг одоо нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр үнэлээд алтан гişүүд маань жилдээ нэг удаа 100 мянган төгрөгөөр хандив өгөөд бидний одоо хаалттай группт орж лайвуудыг нэвтрүүлгийн бэлтгэл ажил бүх юмнуудыг үздэг. Тэгээ алтан гişүүдтэй байнга баярлж явдаг. Дээрээс нь одоо Одмондроос зохион байгуулж байгаа ивентүүдэд те гой ивентүүд байна. Ингрийн тэмдгийн аав нь хамрагдах боломжтой байдаг. Их гой давуу талууд үүсдэг. Тэгээ та нар маань алтан гишүүн болж одоо бидэнтэй нэгдэхийг хүсвэл бидний үйл ажиллагааг дэмжихийг хүсвэл шинжлэх ухааны таны мэдхүйг дэмжиж одоо түгээн дэлгэрүүлэхийг хүсэх юм бол өөрсдөө хувь нэмрээ оруулахыг хүсвэл тийм ээ. Тэгвэл одоо худалдаа хөгжлийн банкны 419 104 518 гэсэн Одмондөр тань мэдхүйн сувг гэсэн эзэмшигчтэй данс руу 100 мянган төгрөг хийгээд гүйлгээний утган дээр өөр хоцны дугаар фэйсбүүкийг бичээд манай менежерүүд тантай холбоод таныг алтан гишүүн гэсэн одоо групптэй нууц групптэй оруулдаг байгаа. Тэгээд одоо бидний үйл ажиллагааг дэмжиж ажилдаг алтан гишүүдтэй маш их баярлалдаг шүү. Тийм маш их баярлалдаг. Тэгээ манай одоо шинэ удирлын алтан гишүүд гэдэг групп маань нэгтцсэн байж байгаа. 25-аас 26 оны 3 дугаар удирлын тий. Тэгээ одоо хуучин одоо юунууд маань 2 дугаар удирлд байсан алтан гишүүд маань шинээр орж ирээ. За шинэ ангитай бүртгүүллээ гэх. Ань хөрхөө. Өстө тэр өстө гоё байгаа шүү. Шилжилт хөдөлгөөн явагдаад байгаа тий. За та бүхэн ингэж биднийг дэмжиж манай алтан гишүүд болоорой. За дараагийн сэдв бол за юу гэсэн байна? Эрдэмтнээс илэглэгч болсон Mr Bean гэж. Бид нар Mr Bean гингөө шууд мэдчих тийм. Rowan Atkinson гэж үжигч юм байгаа. За манай энэ Rowan Atkinson чинь электроникийн инженер магистрийн зэрэгтэй. Харин тэрийн ерөөсөө хүмүүс мэддэггүй юм байна. Тийм. Тэгээд чи ер нь бол жүжигчдийнхаа дунд маш тийм мэдлэг боловсралтай тийм хүн болж хувирж байгаа байхгүй юу? Хувирж байгаа ч яг. Тийм хүн юм. Байсан байна. Тийм байсан байгаа байхгүй юу? За манай хүмүүс жоохон ааш муутагаар алтартай.
За ер нь гэхдээ бидний хүүхэд насыг бол маш гоё болгож өгсөн шүү дээ. За хин Mr. Bean гэдэг Google-тэй киног ан чи хэдэн анги гарсан гэдэг үлээ 16 байлгүй 6 ч билүү. Ангийнхан тог марч тийм. Цөөх юм би. Цөөхөн байгаа байхгүй шүү дээ ерөөсөө. Тийм. Гэтэл бид нар ч бүр бараг 10 сизон үтсэн гэж найдвартай хэлж байна. Нэг дэлхийн нийтээр ерөөсөө нэг ч хүн үзэн яддаггүй хүн гэдэг байгаа шүү дээ. Тийм. За тэгвэл энэ үзэн яддаггүй хүн маань ерөөсөө нэг ч үг хэлэхгүйгээр хүмүүсийг инээлгэж байгаа. Энэ бас цаана учиртай юм байна. Яагаад тэгэхээр Rowan Atkinson тийм ярианы чадвар их муутай юм гинэ. Наад чи гар юм шүү. Тийм. Ярихтаа муу тэгээд мимикийг сайтай. Тэгээд тэрүүгээрээ ингэж жүжигч юм болоод анх ийм дүр бүтээ энэ төр гэж яагаад продюсер жоохон дургүй байсан юм шүү. Тэгээд өөрөө ч сайн ааш муутай жүжигч юм байна. Тэгээд нилээн эргэлзэж байгаа. Тэгээд Mr. Bean хийсэн гэдэг баг. Яа ямар гоё юм бэ. Хүний тэгээд нөгөө дутагдал гэж боддог юм бүр ингээд дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөгдөх давуу тал бас болж байгаа юм байна те. Ямар гоё юм. Тийм. За машины маш их сонирхолтой, нэлээд их нийлэл бичдэг, ер нь гоё гоё машинуудын цуглуулгатай ийм хүн ба. За октод нь л та тасар зөөгтөд байлаа шүү гэдгийг онцгойлон хэлье гэж. За дараагийн сэдв. Хойлоо хурдан явахгүй бол хоёлын цаг бас. Тийм байна те. Тийм ч юмсан. За 7 дугаар сэдв маань хүний мах идэж карьераа аварсан Антони Хопкинс гэж байна. За Холливуудад бараг 30-аад жилийг ер нь өнгөрүүлсэн. Англи гаралтай жүжигчин. За Англид бол театрын жүжиглэлт хийдэг байсан. Жүжигт юм тоглодог гэж хаад кинон тоглоход Холливуд руу ирсэн баг. 30 жил болохтой амжилт олоогүй. За ингээд за боли гэж яхад нь харин манай Хураг майлхай болно гэдэг киноны найруулагч маань санал тавьсан баг. За энэ кино бүтэхгүй бол би зөвхөн шууд англи руу яваад хизээч Америкт буцаж ирэхгүй гэжсэн чинь энэ киногоороо Оскар хүртэж чадсан. Hannibal Lecter. Hannibal Lecter тий. 14 минут гардаг баха манай хүн чинь. За тэгээд шилдэг хэрэгтэй дүр авчиж байгаа. За 8 дугаар хүн байна. 8 дугаар сэдв маань бүхний хайртай бие үнэлэгч. Julia Roberts. Julia Roberts. Үнэхээр энэ бүрстэй яг таарсан нэр байна тий. Хайртай бүр. Notting Hill гэх кино байдаг штэ. Би тэр киног үзээд бүр ингээд хайрладаг байхгүй. Ингээд дурламар тэр кинон дээр. Яг хамгийн сүүлийн жоох нэг сцен гардаг юм. Манай Hugh Jackman дээр номын дэлгүүр дээр нэрээд би жирийн л нэг охин Julia Roberts шинэ кинон дээр супер хот байхгүй юу? Жүжигч юм. Тэнгүүтээ нэг номын дэлгүүрийн худалдагч тайртай болчдөг шүү дээ. Тэнгүүтээ супер хот бүсгүй номын дэлгүүрийн худалдагч эрэхтэйд тэгж хэлж байгаа. Би жирийн л нэг охин нэг хөвгүүний урд зогсоод намайг хайрлаач гэж гуйсан гэж хэлдэг байхгүй юу? Тэр хэсгийг харчаа зүгээр. За хайрлаа л гэм шүү. За 9-р сэдв маань бол гашуудал дундуур алхсан Keanu Reeves. За Канад гаралтай маш өгөөмөр сайхан сэтгэлтэй гэдгээр хүмүүс маш сайн мэддэг. Matrix киноны супер очууд тий. Анх мэрэгжлийн хоккейн тамирчин болох гээд нэлээд хичээлж исэн юм. За гэтэл гэмтээд энэ гэмтэл нь харин золволсон байна. Ингээд жүжигчин болохоор шийдсэн байна. Гэхдээ бидэнд л золволсон гэхээс биш энэ гэмтэл түүний амьдралыг бас маш хэцүү байдлаар өөрчилсөн гэж хэлж бас болно. Гэхдээ хүний өвтөвлөнгийн алтай байлаа тийм ээ. Тийм одоо өөрийнх нь тулсан амьдралыг бодгож ч гэсэн маш олон хайртай хүмүүсээ алдсан тий. Тэр утгаар нь ч одоо энэ гашуудал дундуур алхсан гэж байгаа тий. За энэ талаар хоёлаа нэвтрүүлэг дээр хэлэх юм гөрөө тий. За дараагийн. За 10 дугаар сэдв маань их нэртэйгээ муудалцаад ялсан цорын ганц ир Johnny Depp. Хараа Johnny Depp дээр ямар нэр өгөх вэ гэд нэлээд бодсон. Гэхдээ энэс өөр төгс нэр бол байхгүй гэдгийг ойлгосон байгаа. Нэ. За их гоё хүн юм шиг байгаа юм. Нэг хайртай юмд тултлаа хайртай. Тэгээ тэрийг их нандинж ингэж хатгалж хайрлаж явчихдаг. За үүнийг түүний 30 жил хадгалж өмссөн хайртай гутлаар нь бид нэр жишээлж та харж болж байна. За би бас нэг тиймэрхүү хүн байхгүй юу? Нэг юм ингээд нандинаад хадгалчих юм бол тэр юу ч байсан хамаагүй. Ингээд талт игээд хадгалчихдаг. Надад одоо юм хайрцаг байдаг байхгүй юу? Миний эрдэнсийн хайрцаг. Ямар хөрх юм. Гэхдээ тэнд үнтэй юм нэг ч хэрэгч байхгүй. Чиний үед маш үнцэнтэй. Тийм. Би тэрийг алгуу болох юм бол хогийн саунд байх юм бол би тэр хогийн цэг рүү очиод би тэрийг уух байхгүй юу? Тийм хайртай юмнууд байна гэдэг. Би төрөөд ингээд хамгийн анх өмссөн хувцснууд маань тэнд байгаа. Оо ямар хөрх юм те. Тийм. Миний үс байгаа тэнд.
Тэгээд намайг жоохон 14 настай байсан баг. Цуслан яваад тэнд надад нэг ихч надаас 2 3 л хичээсэн юм шиг байгаа тийм. Им модны хавцаар надад им зүрх урлаад дээр нэг үүнийг үүр татгалж яваараа гэж бичсэн. Тэрийг би одоо л хадгалдаг баг. Модны юм холцоор уу? Тий. Бас хэврэг идэв шүү дээ. Чи сайн хадгалсан байна. Хадгалж байгаа. Ямар хөрх юм. Одоо нэг 30 жил өнгөрсөн готалтай болчихлоо гэн болчих гэдэг юм. Яах юм. За ингээд Johnny Depp-тэй бит хоёрын талаараа асдагстай юм шиг байгаа. Тийм болохоор би түүний талаар ярихдаа маш баяртай байгаа гэдэг ташрамт болох юм. За би бас сонсохдоо маш таатай. За 11-р сэдв бол Мансуурлын далаагаас Marvel-ыг аварсан төмөр хүн. За энэ бол ойлгомжтой байгаа. Роберт Дауни Jr. За Мансуурлын далаа гэдэг нь ер нь түүнийг ингээд яах кинон тоглоод Оскар дэвшээд Chaplin дүрээр шилдэг эрэхтэй дэвшээд ингээд явж яхад нь энэ залуу нэлийн амжилтанд үзүүлэн амжилтанд хүрнэ гэж хэлсэн боловч хар таймхтэй. Мод туршлаасаа болоод шоронд хүртэл хоригдчихсэн. За түүний энэ түүхийг бас өгүүлэх нь байна. За 12 дугаар дүр 12 дугаар сэдв маань Харанхуй хүлэг баатар. Christian Bale байгаа. За хамгийн анхны кино нь Steven Spielberg-ийн Empire of the Sun буюу Нарны хаан тус гээл эхэлсэн. За энэ цагаас хойш хашир ерөөсөө тэгэж юу малтаагүй. За юу гэдэг вэ? Форм малтаагүй гэдэг юм. Тийм. Ер нь би хааны тал дээр, би галбар тал дээр маш гоё формтой байдаг. Тий. Тэгэд ер нь юугаар ч гэсэн сахилга батараа ч гэсэн хизээж түүнийг муу юмд сонсогддгүү яадагчгүй гар бол яг үлгэр жишээ хүн. За түүний хэрхэн үлгэр жишээ байдаг. За тэгээд дүртэй хэрхэн бэлддэг вэ гэдгийг бид нэр ярина. Энд чинь нэг жилийн Терминатор болоод нөгөө Бэтмен болоод дараа жилийн зүгээр нэг жюри самтан болцсон явчихдаг шүү дээ. Амар их хөвсж өөрчлөгддөг. Жүжигчний ажиллагаа юм та. Тийм. Ундаг шүү. За 13 дахь дүр маань болохоор Rose Jake-ийг аварч болох байсан уу? Kate Winslet байна. За ер бас их гоё юм байгаа юм. Тэр хамтран тоглосон Leo DiCaprio-гийн маш сайн найзууд нь. Бид нэр Leonardo DiCaprio-г маш олон Оскар аваад алдсан гэж одоо ярьдаг шүү дээ, тий. Заримд нэгэнд тоглолдог. За тэгвэл манай Kate Winslet ч гэсэн маш олон дэвшсэн. 7 удаа дэвшээд 1 удаа авчихсан байхгүй. За хоёлаа жоо хурдлаа. За тэгтээ нэг Оскар авах болгонд энэ хоёр ингээ бие бинийгээ дэмжиж ингээ сууж идэх тамир хөрхөө. За хордлоо. За тэгээ. 14. За хүзрийн хаанаас Хонконгийн хаан болсон Чо Юн Фат. Чо Юн Бат. За Чо Юн Бат. За хүзрийн хаанаар сайн мэддэг байсан бол за түүнийг дараа нь Хонконгт хийгдэж байгаа кинонуудыг бүгдийг хариуцдаг, хэн тоглох үүдийг шийддэг гэдэг ярианууд гарсан. За энэ үнэн үү худлаа юу гэдгийг хоёлаа нэвтрүүлэг дээр ярих нь байна. За 15 хайртай бүхнээ алдсан John Travolta. Би өгөн энэ сэдвийг хөхний хавдар чамайг хараал идэсэ гэж нэрлэх гэж байсан. Бас сонин төвхтэй. Өстой сонин төвх. За тэгээд хөхний хавдраас гадна бас ингээд маш хэцүү үйл явдал тохиолддог. Тэгээд тэр болгоныг давж чадна гэдэг бол түүний сэтгэлийн хаттай вэ гэдгийг харуулж байгаа. За 16. За Нельсон Манделагийн Африк Soft, Charlize Theron. За яагаад ингэж нэрлсэн бэ гэвэл Charlize Theron Оскар авчаад байж хат нь Нельсон Мандела авч тэрвэрэд чи улсынхаа нэрийг өндөр төрөглөө гэд тэрж авч ирсэн юм байна. Монстер киноны дүрээр авчихсан тий. За Оскар хамгийн олон удаа алдсан Meryl Streep 17 дугаар сэдэв манд болж орж ирлээ. За Meryl Streep бол рекорд эзэмшдэг. Хамгийн их дэвшсэн гэдгээрээ 20 гаруй удаа дэвшсэн байдаг тий. За тэгээд 3-т нь авсан баха. Тийм 3-т авсан. За тэгээд маш их олон алдсан учраас ингэж нэрлсэн байгаа юм. 21 удаа ч дэвшлээ. Ямар ч 20 удаа. Тий. За 18 дугаар сэдэв бол биелэгдэшгүй даалгаврыг биелүүлсэн Том Круз. За Том Круз маань одоо энэ жил биелэгдэшгүй даалгавар гэдэг яг түүнийг одоо тодорхойлдог тэр киноныхоо сүүлийн анги нээх гэж байна. Энэ бол маш гайхалтай болсон гэж итгэж байгаа. За түүнийг одоо кинонд яаж бэлддэг вэ гэдэг талаар би түлхүү яриа гэж бодож байгаа. Оо ямар гоё. Яг тэр эн чинь стант буюу орлон тоглогч тэр бол ашиглаад байдаг. Уулан дээрээс мотоциклд өсөрчж байгаа юм шүү дээ. 12 удаач өсөрдөг бол. Гоё залуу шүү. За 19. За 19 дугаар сэдэв маань Wakanda үрд Chadwick Boseman-ы талаар ярих болно. Яг гоё болж ирээл супер хот болоод ирж явах үедээ харамсалтай явдал тохиолдсон талаар ярина. За 20 дугаар сэдэв маань Мөсөн хатан Анжелина Жоли. Ястай мөсөн хатан шүү.
Түүний юугийн гадаад төрхийн тэгж нэрлсэн шүү. Яг тийм. Маш гоё үзэсгэлэнтэй харагддаг юм чинь бүр. Яг. За 21-р сэдв бол чөтгөрт загалмайлуулсан Ал Пачино. За бид нар чөтгөрийн юу гэдгээр нь өмгөөлөгч гэдэг киногоор мэднэ. За мэдээж хамгийн сайн мэддэг кино бол Godfather. Тийм, загалмайлсан эцэг шүү дээ. За энэ хоёр киноноос нь санаа аваад ийм нэр төглөө. Гоё нэр. За 22. За 22 маань бүх цаг үеийн хамгийн шилдэг ковбой Clint Eastwood. Би уг нь энэ сэдвээ ингэж нэрлэл бас зүгээр гэж бодсон. Хувцас аваагаач Eastwood гэж нэрлэе гэж бодсон. Яагаад тэгэхээр Clint Eastwood маань өөрийг нь алдарт гаргасан нэг Dollars Trilogy гэдэг гурамсан кино байгаа. За тэр гурамсан киноны нэг нь Сайн мөн хэрцгий байхгүй. Тэгээ энэ гурван кинон дээр нэг юм ковбойн юм нөмөрдөг. За гурван киноны турш ингээл 3 4 жил болж байгаа шүү дээ. Энэ хугацаанд тэр нөмөргөө нэг ч удаа байгаагүй байхгүй. Ковбой хизэж тэрийг бас угаадаггүй байх. Ер нь тийм байх шүү. Тийм. Тэгээд тэрийг хадгалаад тэр нөмөргөөгөө угаагагүй юм байх биш үгүй. За 23 дугаар сэдв бол би бол Азийн хамгийн шилдэг жүжигчин Мишель Yeoh. Оскар эзэн тий? Оскарын эзэн. Жаки Чаны найз. Энэ бол маш гоё эмэгтэй гэж би боддог. Дүр төрх яа маш гоё. Тий. Тэг хүчрхэг. Тэр хувирлууд нь гоё. Тий. Оскарын юм дээр Оскар дээр шагналаа авч явахдаа маш хүчтэй үг гэлдэг. Би чадсан гэд гараа зангиддаг. Стаа гоё байсан тэр үед. Би ярцхан чи яг надад гэж бодсон чи. За 24. За 24 дугаар сэдв маань Тарантиногийн гаж хүслийг хангагч Салма Хайек. Латин эмэгтэй мөн те? Латино. За энэ бүсгүй ягаад ингэж нэрлсэн бэ гэвэл нэг кинон дээр Тарантино зохиолчоор нь ажиллаад тэгэхдээ Салма Хайекийн хөлнөөс нэг нь ингээд юм уух хэвээр. Хөлөөрөө ингээд юм урсгаад. За. Тэгээ тэрийг хөлнөөс нь уух хэвээр байхгүй юу? Тэнгүүд тэр дүр дээрээ Тарантино маань өөрийнх нь нэрийг бичсэн байдаг юм. Ингээд өөрөө гажигслаа тоглосон байхгүй. За Салма Хайек маань латино гаралтай. За Фридагийн дүрээр бид нар сайн мэдчихэж байгаа. За тэнгүүтээ цаадах чинь юу яадаг? Францаас шагнал авдаг. Одон авдаг. Legion of Honor гэдэг. Ийм бас сонин түүхтэй жүжигч юм байна. Яста бидний хизээний танил бас гоё дүр бүтээдэг юмхтэй шүү. Хүчрхэг. Өстой гоё. За 25 дахь сэдэв маань хар арьст бурхан Morgan Freeman. Яа. Энэ хоёр утгатай нэр юм. Эхнийх нь бол мэдээж Bruce Almighty гэдэг кинон дээр бурхан болж тоглодог. Тийм. За хоёр дахь нь нэг нэрийг марцсан. Нэг баримт кино гэдэг байхгүй. Их дэлхийн тухай. Тэрэн дээр манай Morgan Freeman юу яадаг? Narrate буюу тайлбар болчдөг байхгүй. Тэр бүр маш алдартай кино. Уучлаарай би нэрийг мартчихлаа. Яагаад мартчих вэ? Тэрэн дээр бүр маш гоё уншдаг. Тэр яг бурхан шиг байдаг. Одоо кинон дээр өгүүлд юм байна. Тэ өгүүлэгч нь явж байгаа юм. Өгүүлэгч нь. Баримт киноны хамгийн чухал юм шиг тэр чинь. Тийм. Тэгээ тэрэн дээр бүр маш гоё байдаг учраас энэ нэр маш гоё зогсон нэр болов гэж бодож байна. Яг энэ 25-т орж ирж байгаа Morgan Freeman дээр бол өстой огшхны маш гоё жүжигч хайртай. Тийм. За яла хамтран ажиллах чагаа юу? Алтан гişүдээ танилцуул. За үзэг сонсогчдод алтан гişүүдийнхаа тухай бас дурдаад өнгөрөө. Манай алтан гişүүд маань бол бидний энэ ард явагдаж байгаа тий. Одоо зөвхөн нэвтрүүлэг сууж байгаа бид хоёроос гадна ард зөндөө ажил явагдаж байдаг. Бид маш олоолаа бараг 30 олж байна. Ингээд ажил жигдэхэн та бүхэндээ ингээд өдөр бүр нэвтрүүлгүүдэд тасралтгүй өргөж жилд 1000 нэвтрүүлэг өргөхийн тулд бидний та бүхний манд дэмжлэг бол маш их хэрэгтэй байдаг. Тэгээд тэр алтан цаг үед гарч ирж бидэнд тусалсан хүмүүсээ бид алтан гişүүд гэж цалуулдаг. За тэгэхээр жилд шинжлэх ухааны таны мэдгүй 1000 нэвтрүүлгийг хүргэхэд нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр тооцоод Одмөндрийн манд дансанд 100,000 төгрөгийг жилдээ нэг удаа хийснээр таалтан гишүүн болоод нууц группт ороод одон эндээ сайхан ингрээ цоолоод тэгчээд одоо ивент зохиогч байгаа арга хэмжээ бүх зүйлд хамрагдах боломжтой байдаг юм аа. Нэвтрүүлгүүдийг бүгдийн лайвыг үзэх боломжтой байдаг. YouTube-ээс төрүүлээд. Тэгэхээр та бүхэн маань Худалдаа хөгжлийн банкны 419 104 518 дансанд өөрийнхөө нэр утасны дугаарыг гүйлгийн утган дээр бичиж 100,000 төгрөг хийснээр манай менежерүүд тантай холбогдоод таныг алтан гишүүн болгоно. За тэгээ алтан гишүүдтэй бол үргэлж баярлж явдаг шүү. Бид одоо энэ жилийнхаа буюу одоо эх жилийнхаа уран бүтээлийн 1 жилийнхаа
нэвтрүүлэг болгоны 50 хөтөлбөрийн нэрсийг зарласаар байна. За одоо бол бид кино түүхийнхаа одоо ямар нэвтрүүлгүүд та бүхэндээ хүрэхлээ зарлж байна. Тэгээд алтан гишүүдтэй маш их баярлалдаг шүү. Тийм. Тэгээд нэг юм хэлэхэд бид нар 1050 хөтөлбөрөөр ингээд баталсан байгаа. За тэгээд энэ 1050 хөтөлбөр маань 3 дугаар улирал буюу 25-аас 26-ны улирлын яг ингээд юунд тухайн өдрүүд дээр зоогдчихно. Тэгээд ерөөсөө өөрчлөгдөхгүй юм тэр. Яг үнэ. Тийм болохоор та ингээд өөрийнхөө таалагдсан сэдвээ ч юм уу те сонирхож байгаа сэдвээ тэрийг ингэж бүглэх бас боломжтой байгаа тий. Тэрийг бас дуртахгүй бол. Яг байна. Би бас од мөндрийн нэг эдис мөртлөө би яг энэгээр бахархдаг шүү. Бүтэн жилээр хөдлөхгүйгээр нэвтрүүлгийнхаа хуваарийг зооно гэдэг бол хүмүүс маш богино хугацаанд тэр сэдв бүгдийг ингээд маш их ажил болж иж бүтэн жилийнхаа амийг төлөвлөж гаргаж байгаа. Тий. За 26 дугаар та сэдв маань бүхнийг чадагч. Jim Carrey байгаа. За Jim Carrey-г бол ярихгүй болохгүй заадагч. Тий. Яг бид нар Монгол хүмүүсийг бодох юм бол инээлгэх төрөл нь жоохон өөр л дээ. Тий. Нүрийн хувирлаар ч юм уу тий. Би мимикэр ч юм уу инээлэх гэж оролддог. За түүний амьдрал бас их сонирхолтой. Тийм болохоор Jim Carrey-г сонгож оруулж ирж байгаа. За өстой гайхалтай. За 27 дугаар сэдв маань Итали азраг. За энэ бол ойлгомжтой баг. Сильвестр Сталлоне байж байгаа. За том үний кинонд ч тоглож явсан. За тэгээд чи амьдрахын тулд юу хэсэг хийх вдэ те жүжигчин хүн чинь. За харин ингэж явж байхдаа би юу н өөртөө зориулж кино зохиол бичих хэрэгтэй юм байна. Өөртөө зориулж бичсэн зохиолоор болсон те. Тэгээд өөрөө гол дүрдэн тоглоод тэгээд дэлхийн хэмжээний яваад болсон. За 5 үсгтэй одоо киноны нэрний юу гэдэг байгаа шүү дээ. Rocky даллахтай. За энэ хоёр кино баг нийлээд 10 дэх анги кино одоо болцсон явж байгаа. За 27 дээр Итали азраг яригдах нь байна. За тэгэхээр байна. За харин 28 дээр Мафта кино хийх гэж байгаа бол над руу залга. Роберт Де Ниро. За энэ тийм Роберт Де Ниро гараад ирэх юм бол ямар Мафта кино вэ л гэж харна. За бүр нэг нийтмийн кино байгаа шүү дээ. Meet the Parents гэдэг гурамсан кино байгаа. Энэ дээр зүгээр инэдмийн гэр бүлийн кинон дээр л тагнуулын ажилтан гэдэг тийм атман болцсон л явж байгаа шүү дээ. Заавал одоо тэр хүн тэр тим дүр байгаа л бол тэр хүн явж л байна угаасаа тий. 50 жил баг юм уу? Тийм баг. За нэг Shark Tale гэх кино байдаг шүү дээ. Тийм. Тэрэн дээр Роберт Де Ниро дуу оруулдаг байхгүй юу? За. Нөө мафийн толгойгч. Дуу оруулахтай юу? За тэгвэл Мафта кино их гэж гол над руу залах аргагүй юм байна. Акол ахгүй бас инженер мэгтэй. Дүр хөрх гоё штэ бас тий. Гоё. За 29. 29 дээр Сахиусан тэнгэр Meg Ryan. За Meg Ryan бол 80 90-ад оны үеийн романтик киноны хатан хан гэж хэлж болно. Том Хэнкстэй нийлж хагаад ер нь бол тийм романтик кино маш их хийсэн. Sleepless in Seattle байна. Тийм байна. Маш үзэсгэлэнтэй хөрхэн шар үстэйгээр нь яг санаад орчин тий. Тэгээд түүний нэг тэнэгдүүч юм шиг тийм харц байдаг байхгүй юу? Тэгээд тэрний айгүй тийм гоё хайрламар намайг хайрлаач гэдэг тийм харц байхгүй юу? Ийм болохоор нь түүнийг Сахиусан тэнгэр гэж нэрлэлээ. Сайхан нэр байна. За 30 дээр дэлхийн хамгийн баян жүжигчин. За хин гэж бодож байна. Мэдгүй наа. За Шакрух Хан гэж байгаа. Энтгэг хүн баггүй юу? Одоо нөгөө бид нэр энтгэг кино болгон дээрээс хардаг. Залуу. Тэ? Тийш дээ. Энэ нь шүү дээ дэлхийн хамгийн баян жүжигчин. Тийм үү. $780 сая хөрөнгөтэй. Вау. Тэгээд яаж ийм хөрөнгөтэй болсон талаар нь ер нь ярих юм. За яасан юм бол өв залхамжилж яач вэ гэж. Тэр ихтэй өөрийнх нь юу баха. Болливуудын хаан шүү. Нэрээ бүх кинонд дэр хийдэг шүү. За 31-д дайныг жигшсэн алиалагч Николн. Циркийн алиалагч байсан тий. 2 дугаар дайнд оролцоод тэгээд тэндээ маш хүн шарах аваад. Тэгээд бас одон энтер авч ирсэн баха. Тэгээд ер нь дайн гэж юу гэдэг юм бэ? Ямар аимшигтай юм бэ гэдгийг туулаад гарсан, мэдээд гарсан ийм хүн. Гэхдээ тийм том сэтгэлийн шарахаас хүмүүсийг инээлгдэг алиалагч болж чадсан гэдгийг нь бол бахархмаар бушуутмаар.
яг нэрэн Юрий Никулины одоо тэр үзүүлбэрүүд өөрөө их гүнзгий утга агуулгатай байдаг гинэ. Тэгээ тэр нь ингээд одоо тэр бараг л одоо ийм хүмүүсийг ингээд жигшүүлсэн тэр дайныг эсрүүлсэн ч юм уу ингээм тайвны ч юм айгүй гоё тийм гүн утгатайгаар үзүүлбэр нь явдаг. За бас нөгөө энэ чинь Оросынхаа болоод ардын жүжигчин шүү дээ. Тийм тэгэл байх. За бид бол зөндөө олон киногоор нь мэднэ. Мэднэ. Манай Юрий Никулин шүү дээ. За 32-т жүүдүүдийг хороох уу, аврах уу? Хоёр талтай ийм одоо нэр өгсөн. Энэ бол Кристофер Волц байгаа. За манай хүмүүс маань 2 Оскар авсан. За 2 Оскар маш сонин дүрээр. Нэг бол арьс өнгөөр ялгуурлагч одоо нацист хүн байж байгаа тийм. Нөгөөх нь болохоор хин арьс өнгөөр ялгуурлахын эсрэг байдаг. Ийм хоёр дүрээр Оскар. 2 Оскар авчиж байгаа. Тэгэхээр ямар гайхамшигтай жүжигчин бэ гэдгийг эндээс харж болж байгаа. Яг үнэ. Яста бүр хараад шууд эргэлзээ дүрмөрч шин тий. Аль дүрийг аягаа гоё юмлуулсан байна. Тий. Тэр нэг Big Eyes гэдээ бас нэг кино байгаа. Тэрэн дээр маш гоё юм хүн байж байгаад сүултээ өөр хүн болж өрч байгаа. Ер нь юм хоёр тал руу хоёр жүжиглэхтэй маш чадвартай юм хүн байна. Гайхалтай. За 33. Жанго дээр байдаг лөө. Бага. Тий. Жангогоор Оскар авсан байна. Тийш нэ. За 33. За сүмийн дуучин Whoopi Goldberg. За түүний энэ нэр нь их сони юм байлээ. Тайзан дээр нэг маш хөвгөлтэй юм болсон байхгүй. Хүний би байн хийж идэх л нэг тиймтэй холбоотой. Тэрнээс болоод нэрээ Whoopi Goldberg гэж өөрчилсөн юм байлээ. Тийм үү. За тэр талаар хоёлаа нэвтрүүлэг ярих болно. Их сонирхолтой түүх байгаа. Түүний энэ маш олон шагнал авсан хүн байхгүй юу? Тэгээ ямар шагнал яагаад авсан гэдгийг нь хоёлаас ярих болно тэрэн дээр. За 34-т Хятадын мафийн кунфу мастер Donnie Yen. Бид нэр Чинжин гэдэг киногоор нь маш сайн мэддэг байсан. Ялангуяа миний үеийн хүүхдүүд. За дараа нь бид нэр Ip Man гэдэг киногоор мэддэг болсон. За одоо хэдэн настай гэж бодож байна? Одоо айхтарч өгшин биш баха. 62. Үгүй тийм үү? Тэгвэл айгүй юу хүү юм бэ? Бас л нөгөө манай яаж юм залуухан байдаг талаар нь ярьцгаая. Тийм үү? Яг тэр гой кунфугийн багшаар нь тий. Тулаанч одоо тэрүүгээр нь яг сэтгэлдүүлсэн байна. Сүүлд тэр юм дээр юм дээр Джон Виктор гарч ирдэг штэ. Нэг хараагүй хүн болж. Тэр мэр дээр бол залуухан л хэврээл билээ. Тийм байх шүү. За 35 дээр үхэхтэй би инээмсэглэж байсан юм. Paul Walker. За энэ бол миний хайртай жүжигчтэй нэг байсан. Тийм шүү. За тэрээр амьд байхдаа ер нь их машин сонирхолтой тийм хүн байж. Автомашин сонирхолтой, уралдаан сонирхолтой. Амьд байхдаа нэг үг хэлсэн нь хэрвээ би уралдаж байгаад одоо давхиж байгаад өхвөл битгий та нар ингэж гонхраарай. Ягаад гэвэл би инээмсэглэж байсан юм а гэж хэлсэн байдаг. Тэр хүний амьдралын төсвөл яг тийм байсан тий. Яг л тийм байсан. Энэ нөгөө цурлаа дуусгаж чадаагүй ингээд насарсан штэ тий. Тэгээд төрсөн дүүн ах нь илүү орлон таглаад дуусгасан байт. Ах トゥ хоёр нь хоёлаа баг шүү баг. Тий. Ер нь жоохон төстэй юм байлаа ш царайн явд. Тэгээд энэ за энэ дугаар бас их. За энэ дугаар би ойлгох нэ. За 36. За 36. Их нэртэй үнэнч бохирж үжигчин Patrick Swayze. Яста үнэнч царайг штэ. Яаж байгаа. Гэхдээ ер нь тийм штэ чи хаар. Надад яг. За халуухан бүжигчин. Өстой гоё түүхтэй. Гоё намтартай. Тэгээд жинхэнэ хайртай үнэнч ямар вэ? Хайртай үнэнч хүн гэж ямар байдгийг үзүүлсэн ийм түүхтэй жүжигчин байна. Бид нар Ghost, Point Break гэдэг кинонуудаар маш сайн мэддэг. Dirty Dancing бас амар гоё дүү. Тийм. Dirty Dancing. Амар гоё. Амьдралынхын түүхийг л ёстой мэдгүй юм байна. Тэгэхээр би сая нөгөө их нэртэй үнэхээр гайхгүй. Өөрөө бол маш гоё залуу шин. Ямарсан гэдэг бодчихлаа. За ямар гоё энэ дугаарыг хүлээж. За 37. За казиногийн бүх мөнгө түүний гоо үзэсгэлэнт багтана. Sharon Stone. За түүний алдартай суултын талаар хоёлаа ярина. Хүлээчээс өгдөг. За тэр суултыг бол та ер нь дунд үеийн насны залуучууд бүгд л мэднэ те. Тийм юм байлээ шүү ер нь. Тий. Манай үйл ажиллагааны манай менежер багийн интерес суугаар шууд суултыг л ярьж байгаа юм шүү дээ те.
Зандаа мандаач бараг шүтдэг байсан юм шүү дээ. Маш үзэсгэлэнтэй. За 38-д. Үхшгүй мөнхийн Чак Норрис. За. Нэг юм сонин ярианууд гардаг штэ. За Нэг юм амны арцгийн нэг юм сонин инээдтэй царайтай мөн тий. инээдгүй царайтай. Инээдтэй. Ийм сахалтай яасан ч үхдэггүй нэг нөхөр байна штэ. Александр Грaham Bell гэдэг анх утас зохиосон байхгүй юу? Телефон утас. Дөнгөж зохиоцоод байжсэн чинь дуудлага ирсэн гинэ. За. Цаатлын талд нь Чак Норрис байсан гэдэг. Юм гоо гэдэг. За. За ер нь бол бүгдийг чаддаг хязгаарч өгдөггүй бараг бурхан гэсэн үг дээ манай аач. За 39-р хэт. Фермерээс месчин бол Russell Crowe. За Gladiator киноны супер одны одын талаар ярина. За Австрали гаралтай жүжигчин маань Австралида фермчин байсан. За тэн дээрэж ажиллах дуртай. Ер нь амархаар бол тийшээгээ явцдаг. Ийм жүжигчин байсан хүн байсан бол за Gladiator киноны үед тэр 3 жил яг оргил үеийн болоод Яг тийм баг шүү. төгсрөөд биеч тоосон ер нь юм л болсон. Beautiful Mind тасдагдаг тий. Би хааста төгс өгдөг шүү. За 40-р байранд гин одоо солиорч. 40-р байранд. 40-р сэдв маань За. Эмо Гейша Гонли. Гешагийн тэмдэглэл дээр тоглодог тий. За түүнийг зарим нэг хүмүүс Хонконгийн юу гэдэг юм Meryl Streep гэж очилдог. За энэ бол Хонконгийн хамгийн лаг жүжигчин гэсэн үг, эмэгтэй жүжигчин. За ер нь түүний харц маш гоё. Тийм шүү. Зөөлхөн юм айгуу гоё. Гонхтой. Тэгсэн нэг юм утга агуулгатай. Тийм. Бүр нэг нэвт ширтдэг, үзэн яддаг. Ерөөсө тэр харцанд бүх юм ингээд агуулгаддаг байхгүй. Тэр нэг Curse of the Golden Flower гэдэг алтан цэцгийн хараал гэх кино байна. Тэрэн дээр тэр эзэн хаан руу харж байгаа харц марцвал яастаа. Хин ч харсан тэр хаан ингээд намайг алах гэж байна гэдгийг зүгээр харцнаас нь хараад мэдчихэж байгаа байхгүй. Тэгтэл нь хардаг. Ямар гоё юм бэ. Ямар гоё тээштэй жүжигч юм бэ. Тийм. Хятадын кино урлагийн дотоод дангоо зүүн бол бүр илч гэж хэлээ тийм ээ. Тийм. Хаста. За 41. За 41. Оо яна зойлож гэл. За хоёлаа юу вэ? Хамтран ажиллаж танилцуулаад. За алтан гişүүд. Манай алтан гişүүд манд бидний үйл ажиллагааг мөнхийн гэдэг бүр өөрөө өгөрөөдөө байнгын дэмжиж ажилладаг алтан гişүүдтэй баярлалдаг шүү. Тэгэхээр та бүхэн манай алтан гişүүд болохын тулд нэг жилийн шинжилгээ таны мэдхүүн 1000 хөтөлбөрийн маань нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр үнэлээд 100,000 төгрөгийг нэг удаа бидний одоо худалдаа хөгжлийн банкны Мөндөр таны мэдхүүн сувг эзэмшигчтэй 419 104 518 данс руу 100,000 төгрөг гүйлгээний утган дээр өөрийн утас олон фэйсбુક хаягаа бичиж гүйлгээ хийснээр манай менежер таныг алтан гишүүн болгоно. За алтан гишүүн болсноор та хаалттай группт ороод бидний одоо нэвтрүүлгийн өмнөх бэлтгэл ажил бидний найз нөхөд шиг бүр ингээ комментээр ярилцаад бүр байж идэг болдог. Тэгээд бүх нэвтрүүлгүүдийг YouTube-д орохоос өмнө үзнэ. За дээрэс нь бидний зүгээс зохион байгуулж байгаа ивэнтүүдэд оролцсон. Ингрийн тэмдгээ зүүн маш олон давуу талууд үүсдэгэ. Тэгэхээр та бүхэн маань шинжлэх ухааны таны мэдхүйг түгээн дэлгэрүүлэхийг хүсэх юм бол бидний нэг эдис болохыг хүсэх юм бол биднийг дэмжиж ажиллахыг хүсвэл 100,000 төгрөгөө 419 104 518 дансан тэгээд бидэнтэй нэгдэрээ. Баярлалаа. За баярлалаа. За 41-р. 7 голтой нохоо зээх Hugh Jackman. За. Hugh Jackman нэг сонио өвчтэй. Тэгээ 7-8 удаа ахлагаанд орж исэн. Сүүлд хавдрахгүй нэг тийм өвч юм шиг. За. Тэгээ тэр сүүлд хамарын хагалгаанд ороод тэгээ тэр сая нэг Deadpool Wolverine гэх кинонд жоохон хошилмошлоо. Тэгээ нэг юм л болсон юмдаг удаа. Тэгээд энэ үтггүй штэ Hugh Jackman Wolverine чинь тий. Тэгээд ер нь өөрөө ч амьдрал дээрээ бас тийм үхэж өгдөг. 7 голтой. Тийм үү юм. Шоумен дээрээс та дурлмаар гоё идэг шүү. Өө тэгэлгүй яах. Манай Hugh Jackman ч ер нь дэлгэцих гэхээс илүү тайзны бүтээлт их дуртай. Тийм баг. Ер нь зохихоор маш гоё тоглолттой. Тэр нэг тайзны яраас хараал зогсож байгаа тэр нэг мэдрэмжтнээс гоё шүү. Тийм. Тэгээд тэр Great Showman дээр би тоглоно гэж яагаад очиж тоглож байгаа. Надаас өөрөө чадахгүй тийм. Уусаач чадаагүй. Чадахгүй байх байсан. Өөрөө чадахгүй тийм. Ямар гоё юм. Тэнч тоглолт аягүй хийдэг шүү дээ тайзны тоглолтод. Тэр 7 голтой байгаад идэг өвчин ястаа мэдгүй юм байна. Тийм нэг сонио өвчин байлаа тэр. Хавдрахгүй гэсэн. За тэгвэл бас өөр талаас нь харах нь байна. 42. Замундагийн ханхүү Eddie Murphy. Замунда гэж улс байхгүй л те. Кинон дээр ийм дүр бүтээдэг. Яг Америк руу очиод
эхнэр аавна гэд замандагийн ханху нүг бүх ингээл ирж байгаа охтууд өөрийн шүтэл өөрийнх нь юу хий гэсэн хийгээл ингээд хахаар нөгөө эрэгтэй хүн чинь залхацдаг байхгүй. Тэнгүүтээ би чих хатан олж аавна гэд Америкийн Queens, Нью-Йоркийн Queens гэдэг газар очиж байгаа. Queens гэж энэ хатад гэсэн үг шүү дээ. Энд ч бүүн хатад л байдаг юм байна гэд яваад очичдаг байхгүй. Өгсний нээд юм гэсэн чинь. Ямар юмны хатад байх вэ? Матч гэдэг юм натлаа гэж. За ингээд энэ гоё дүрийг бүтээсэн та ах юм байна. Эди Мерфи маань хэрхэн 10 хүүхэдтэй болсон талаар нь ярих нэ. Вау. 80-90-ад оны бол Стенедми хаан. Оо супер. Тасархай. Тэ. За 43. За солиорсон Lakers-ийн фанат Jack Nicholson. Lakers фанат юм уу? Улаан галзуу фанат шүү дээ. Улаан солиотой фанат байхгүй. Shining. Тийм, ер нь тэр Shining-аас хойш жон галзуурсан юм. За энэ хүн 3 удаа Оскар хүртсэн. За 3 удаа Оскар хүртсэн 5-6 хүн байгаа. Гэхдээ тэднээс нэг ялгаатай онцлогтой нь Jack Nicholson 3.10-нд хүртсэн. 76, 84, 90 юм уу? 98. Вау. За ингэж Оскар хүртнэ гэдэг бол энэ хүн ерөөсөө л өөрийнхөө жүжиглэлтийг хадгалаад хизээч авьяас нь буураагүй гэсэн. Ямар гоё. За бүр төгсөнтөн баг юм. тийм байна. За 44. За Бригада. Безруков. За энэ хүн бол ер нь түүхэн дөрүүд их бүтээдэг. Харсан чи 50 гаруй түүхэн дүр бүтээсэн гэж ах шүү байна. Тэгэхээр маш тийм нүүрний ховрол сайтай. Бид нар зарим жүжигчнийг хараад тэр л өштэй гэж хардаг та. Безруков бол тэгдэг. Ямар дүр бүтээж чинь бид нар тэр бүтээсэн дүрийг л олж хардаг. Бригада дээр яадаг үлээ тийм. Мафийн толгойгч. За маф юм да. Маф штэ маф. За мөн жүжигчнээс гадна тэрээр маш гоё уран уншигч юм байна. Тийм үү. Тэгээд дуучин. Тийм. Тэгээд тэр уран уншилгаа дуутайгаа хослуулад маш гоё үзүүлбэр хийдэг юм байна. Тэрүүгээрээ 2-3 диск цомог гаргаж ирсэн. Ийм авьяастай хүн байсан байна. За Безруковын ертөнцөөр аялах нь байна. За 45-д мэрэгжлийн алуурчин нэг хүний тухай ярина. Алуурчин Леон юм уу? Алуурчин Леон. За Жан Рено. За Испани гаралтай жүжигчин. Бид бүгдээрээ Франц гэж боддог бол. Франц төрсөн гэж боддог шин. Тийм, Франц төрсөн баг. Испани гаралтай юм уу? Марокко төрсөн. Тэгээд юу явчихдаг. Тэгээд 11-т Франц дээр явдаг байх санагдаад. За энэ хүн тэр хинийхээ Леоны дүрийг яаж ямар хуу болох вэ гэдэг дээр өөрөө маш их санал хэлж тэм жоохон тэнэгдүү хүүхдэрхүү бай энэ төр гээд санал хэлээд тэрийг найруулагч зөвшөөрөөд ингэж оруулсан. Ер нь өөрөө тийм гоё юутай. Ажиллагаа сайтай. Гэтэ нэг харамсалтай зүйл нь Matrix-ийн Agent Smith гэдэг байдаг шүү дээ. Тэрний дүрийг санал болгосон чинь үгүй би энэ Godzilla тоглох гэж байна гэд Godzilla тоглолцсон. Тийм үү. За тэрнээс биш бус нь бол гайгүй заадах чинь. За хаяа ондгүй мэрэгүү ухааныхаа талаар ярилцах нь. За тэгэхээр байна. За 46. За 46-гийн сэдв. Брежнев хүртэл түүнийг тагнуулч гэж бодсон Тихонов. За хаврын 17 дахь учрал юу лээ? Хаврын 17 учрал. Тийм. За Штирлицийн талаар хоёлаа ярих нь байна. За 47-д Тачаангуй тулаанч Ван Дам. За. Ван Дам нэгэнтээ бүр ингээд сүлд Холливуудаас гарсныхаа дараа би дэлхийн хамгийн лаг нийтмийн киног хийлээ гэд JCVD гэдэг нэртэй нийтмийн кино хийсэн. Тэр кинон дээр энийгээ дахин нэгч байгаагүй л дээ. За. Гэхдээ тэр киноноос би юу олж мэдсэн бэ гэхээр хүнийг бийцсуулахгүй байх чинь хамгийн хэрцгий яргалал юм байна гэдгийг би ойлгож авсан. За үзээгүй кино байна. Тэгээ ер нь нэх олон үзег байх ба тэр. За тэгэнгүүт юу гэж хэлэх гээд байна гэхээр кино болгон дээр ямар нэг мессеж байдаг юм аа. Ван Дамын хамгийн нийтмийн кино гэдэг кинон дээр ч гэсэн ийм гоё та мэдээлэл бас мэдлэг авчиж болж байна гэдгийг хэлэх гэж байгаа. За Ван Дам бол ерөөсө цагаан эрсд залуу яаж одоо бие хамгаалах урлагаар тулдаж болдгийг за тэгж шпагат сууж болдгийг гайхалтай хөшгөлж болдгийг яг үнэ. Яаж секси бүжгэлж болдгийг охид бүсгүйчүүдэд харуулсан ийм дүрийг бүтээсэн. За түүний тулаанд киноны одоо бурхан юм да. Тийм ээ. Өстой яг үнэ. За гайхалтай байх нэ. 48. За 48-д Мисүүдийн мис Ашваря Рай. За
За тэрээр 1994 оны дэлхийн месси. За тэгээд 95 онд биш 95 он санагдаад. Түүний дүрхөөр анх удаа Барби энтгэг Барби хийсэн байхгүй. Ийм алдартай одоо гоо үзэсгэлэнтэй юм жижигч маа. За энтгэг мөртлөө нүд нь цэнхэр ногоон гэж. Тийм байна. За ийм гоё үзэсгэлэнтэй бүсгүйн талаар ярих нь байна. Ямар гоё. За 49. За сүүлээс хоёр дахь сэдв маань найз минь бид бүгд л үхэн шүү дээ. Ingrid Bergman. Casablanca. За бас л 3 удаа Оскар авсан жүжигч. Швед гаралтай. Энэ хүн бол ер нь домог. Альфред Хичкоктой маш сайн найзууд байсан. За тэгээд Хичкок өвтчөөд уулзахгүй гэж яхад Ingrid Bergman энэ одоо ухаалаг үгээ хэлж ирсэн. Хичкок найз минь бид бүгд л өхөн шүү дээ. Надтай уулзаач гэж хэлээ. За ингээд 80 онд Хичкок нас орсон бол 82 онд манай Bergman маань нас орж ирсэн. Швед гаралтай тий. Тий. Нэг ийм хүсэлт байна гэсэн. Аминагаас. За. Энэ дугаар дээр Амина сумаар Ingrid Bergman дээр гэдэг тий. Амар юу яри. За. За болно. За. Хамгийн сүүлийн нэвтрүүлгийн сэдв бол сэдв. Эхнэрээ худалдаж авсан Майкл Даглас. Нөгөө нэг Кэтрин Зета-Жонстай гэрэлсэн тий. Үнэхээр залуу үзэсгэлэнтэй эхнэртэй. Маш гоё бүсгүй. 25 насны зүрхтэй. Тэгэд энэ хоёрын гэрлэлт ер нь санхүү дээр нэлээд тогтдог. Ер нь л мөнгө шийдсэн дээ нарыг. Сар болгон төлбөр өгдөг яадаг ч үлээ. Бас нэлээд асуудалтай юм болсон. Энэ их сонирхолтой дугаар ахна. За манай Майкл Дагласыг санаж явал одоо Basic Instinct гэдэг Basic Instinct Wall Street дээр бас яадаг штэ. Тий, Wall Street-ээр энэ баг Оскар авсан. Тий. Basic Instinct мөн. Тийм үү. Энэ дээр манай хинтэй Sharon Stone-тэй хамт. Маш гоё кино гэдэг. Кино тоглосон байгаа. За хоёулаа цагтаа өстө хаавч амжлаа шүү. За тэглээ. Яг нэг сэдв дээр 1 минут байх хэрэгтэй болохоор бас шахагддсан байна тий. За ингээд кино төх нэвтрүүлгийн маань эх жилийн та бүхэндээ хүргэх 50 нэвтрүүлгийн сэдв та бүхэнд одоо дөнгөж сая хүрээд баслаа. Тэгэхээр ямар жижигчдийн талаарх мэдээж одоо онцлох гоё уран бүтээлүүдээс нь за бүр амьдралтай ингээд илүү гоё дэлгэрэнгүй ярих болохоор надад бол ингэж нөгөө жүжигчин сонгож сэдв авсан нь таалагдсан шүү. Кино биш жүжигч авсан нь. Бас нэг өөр талаас нь тий. Тэг шинэлэг одоо яриа жоохон өөрөөр хийж үзье гэж. За дөрөвдүгээр үйлрэлээс мэдээж кинонуудаа яриад явах болно. Яриаггүй шилдэг кинонууд маш их байгаа. Би бүр энэ киног яад одоолт яриаг юм бэ гэвэл гайхтал кинонууд зөндөө байна. Тэг тэр кинонууд бас сая нэгийг чирсээд энэ үйлрэлдээ бас чирж оруулаад энэ үйлрэлдээ ярихаар болсон. За энэ кино бол Ghost гэдэг сүнсгээ кино байгаа. Хиний Patrick Swayze-ийн тоглолт шүү дээ. За энэ дээр бол хоёлаа ярина. Гой дугаар болох болоо. Энэ киног үзээд би хайр гэж юм байх хэрэгтэй мэн гэдгийг ойлгож ирсэн. Жохон багтаа. За баярлалаа. Гэтэ надад Ибагийн нөгөө кино түүх ингээд нөгөө ярьж байгаа байдал нь чиний өнцөг юм уу их гоё өөр талаас нэрдэг санагддаг болохоор айгу урамтай гоё идэг. Тэгэхээр чи энэ хүмүүсийн намтар түүхийг ярихдаа ч гэсэн бас айгу гоё өнцгөөс нь харах байх гэж догдолж байна. За баярлалаа. За шинжлэх ухааны таны мэдхүү од мөн дээр сувг үзэг сонсогчид та бүхэндээ кино төх нэвтрүүлгийнхаа эх жилийн 50 сэдвийг зарлалаа. За хамтран ажиллаж дэмжиж ажилласан од мөндрийн алтан гишүүдтэй баярлалаа. Студид Инхбат Цэнгэл хоёр нар ажиллалаа. Эх жилийнхаа яг энэ зарласан сэдвүүдээрээ уулзцгаая. За баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа ажлын банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.